Сайн бацхан өрхөмөнд үзэгчтэй манай Хүмүүлийн ухааныг сургуулиас эрхлэн явуулдаг Сонсё суралцъя подкастын маань ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа бид нар хэл шинжилгээний магистр төгсөгч Бэлгүүнийг өрөлдсөн оруулсан байна. За бэлгүүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг хүргэе. За. Ямар ч байсан манай сургуулийн хэд оны төгсөгч вэ? Эхлээ 2022 онд төгссөн. За. Бакалавраар англи хэлний орчуулгын анги. Тэгээд 2024 онд магистр зэрэг хамгаалж. Тэгээд одоо орчуулагч мэргэжлэр үргэлжлүүлээ ажиллаж байгаа. Зөв. Юу яасан гэсэн. Өөрийнх нь судалгааны ажил, магистрийн диссертац нэлээд сонирхолтой гэж багш нар ярьж илээ. Тэрнээс өмнө эхлээд юу яа? Бараг өөрийгөөсөө танилцуулчих шиг боллоо доо тий. Ахаад нэг богинохон. За. Би харин 2018 онд англи хэлний орчуулагчаар ороод тэгээд улаан дипломтой төгсөж ирсэн. Тэгээд тэр жил надад одоо сертификат өгöd үргэлжлүүлэн суралцах гэж ер нь сертификат өгч 50% юутай тийм юу өгчээс. Тэгэхээр сонирхч үзэд би суралцъя гэж бодод үзсэн. Тэгээд тухайн үед бол нөгөө гадаад хэл шинжил чиглэл юм байсан. Тэгэхээр яг нөгөө IT хэл шинжил ерөөсөө орж байгаа гэх надад. Тэгээд сүүлд нөгөө хэлний юу өөрчлөгдсөн гэд тэгээд IT хэл шинжиллийн чиглэлийн тийм дата анализ чиглэлийн тийм хичээл заадаг болсон. Одоо тэгэхээр энэ подкастыг үзэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ бол яг нэг тийм юуны судалгаа шүү. Одоо илүү тийм салбар дундын судалгаа. Буюу дипломын ажил илүү төлхөө ярих болов гэж би бодоод байгаа. Манай сургууль дээр салбар дундын судалгаа гэдэг нэг юм хийгээд байгаа. За тэр нь голцоо юу байсан бэ гэхээр хоёр өөр салбарыг ингээд дундаас нь хослуулаад ийм цоо шин судалгаа эрдэм шинжилгээний ажлууд хийдэг юм шиг байлээ. Тэгэхээр яг өөрийнх нь хийсэн байсан судалгааг илүү сайн танилцуулаад байвал ямар судалгаа юу илүү ирсэн бол? Тэр жил одоо багчт хоёр Бат Эрдэнэ багш бит хоёр бол IT хэл шинжилгээний чиглэлээр их хэл болон зорилт хэлний өгүүлбэрийг тэр ялангуяа зүрт зүг өгүүлбэрүүдийг одоо нутагшуулж эхлэх тийм одоо translate Google Translate гэдэг та. Тэгэхэд бол тэр translateсэн үгдэр дандаа шууд орчуулахаар зүрт зүгийг танихгүй шууд нөгөө тухайн улсын юугаар шууд гаргахаар хүнд нэг ойлгомжгүй байдаг. Тэрнийг нь монголчилж одоо монгол хүнд зориулсан тийм соёлыг харуулсан хэмжээгээр олон хэл зүгийг нийлүүлж сургасан юм байна. Зөв. Угаасаа нэр яг тэгдэг те. Google Translate руу заримдаа ингээд зүрц зүгүүдийг оруулахаар яг махчлал харин тийм яг махчлаад аваа идэв штэ. Тэгээд гол гэсэн нэг гоё үхтэй юу байхад одоо би кино хийжсэн аахгүй киноны орчуулга тэгэхэд зарим нэг алдан дээр дандаа юу хийдэг. Тэр бол итгэлтэй хүү гэж нэг ямар нэгэн хүн юм ярина та. Тэгэхэд англиар бол blue eyed boy гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүд тэрийг нөгөө Google Translate юм юун дээр бүгдээрээ нэг орчуулад зарим нэг кинон дээр тэгж харагдахаар бүр инээ төрөд явцдаг. Яг гэвэл цэнхэр нүдтэй хүү гэхээр гоё бизнесийн ажил хийж байгаа тийм кино байхад цэнхэр нүдтэй хүү гэхээр яг тохирохгүй үстэй тий. Яг зөв. Хөөрхөн. Тэгэхээр нөгөө судалгааны ажлыг ингээд багшаас ингээд сонсож явахад яг орчуулга зүй тал дээр илүү анхаарсан юм шиг үлээ те. Орчуулга зүй талаас ч анхаарад хөмрөг бүрдүүлээд одоо яаж сурах вэ гэдгийг л харуулсан. Тэгээд тухайн юу нь одоо зүй одоо сургагдаж одоо орж ийн үү гэдгийг бас дүн шинжилгээ хийж график байгуулсан хийсэн байгаа. Одоо нэг сонирхолтой зүйл байна. Өмнө нь одоо жишээлбэл бид нар ингээд технологиор аягүй их орчуулдаг шүү дээ. Одоо ч баг хийвэрээ тийм. Одоо тэгэхэд бид нар ChatGPT-гээр орчуулахаар тэр нэг юм бас нэг гаргацдаг шүү дээ. Тийм. Нэг ард нь хиймэл оюуханы алгоритм л ажилдаг юм шиг байгаа юм. Би ойлгохдоо тэгж ойлгосон. Тэгвэл яг одоо өөрийнх нь хийсэн байсан судалгаан дээр бас AI төлхөө ашиглаад суурьтай орчуулна гэсэн байсан. Яг энд яг ямар ялгаа байгаа юм бэ? ChatGPT-гээр орчуулах, AI суурьтаас орчуулах ялгаа дээр. ChatGPT-ээс суурьтай орчуулах нь өөрөө хөмрөг бүрдүүлж оруулах. Тэрнийг тэгээд гүнзгий сургалтаар нийлүүлж одоо цуг нийл одоо
Python хэлээр одоо IT хэл шинжилгээний чиглэлийн хэл би сүүлд судалсан байна. Яг гэвэл би нэг математикийн чиглэлийн хүн биш ах. Тэгэхэд бол манай багш Батэрдэн багш бүх юм зааж өстой яг намайг бол улам чиглүүлж гисэн байгаа. Тэгээд би эрдэм шинжилгээний хорлоор зөвхөн IT хэл шинжилгээний тэр neural machine translation, statistical machine translation гэх мэтчлийн үг бол түлхүү тэр үедээ хийжсэн бол одоо би арай AI яаж одоо нэг AI-г одоо ярианы хэл болгох вэ? Тэр тухайн өгүүлбэр одоо яаж оруулах вэ? Тэрийг л бас илүү гарцтай гэдгийг л ойлгочихсон. Тэгээд одоо ямар нэг юм ChatGPT-гээр ажиллаад асуухад тухайн өгөгдлийг дандаа монголоор хариулахдаа их сул нэг заримдаа нэг цэвэр шууд орчуулсан мэт тэр нэг заримдаа нэг яриад идэг та. Тэгдэг шүү. Тий. Тэрнийг харин би илүү гоё гүнзгий судалж одоо яаж сегментлээд илүү гоё болох вэ гэдэг л ер нь бол ирээдүйдээ тэгж л бодож байгаа. Зөв. Тэгэхээр нэр ChatGPT ингээд асуухаар яг нөгөө хариулж байгаа байдал нь нэг юм эхлээд англи текст өгөөд тэрнийгээ өөрөө махчилж орчуулаад тэгээд өөдөөс монголоор хариулж байгаа юм шиг. Тийм яг translate маягийн нөгөө Google Translate. Тий. Тийм тэгж орчуулад гаргаж ирээд тэр чинь тэгтээ баг яриад байгаа биш орчуулад байгаа юм шүү. Тэ? Ер нь бол тухайн өгөгдлөл оруулчихад тэгэл өөрөө бол гүнзгий ойлгочихно. Тий. Тэгэл шууд ярьчихдаг л тэ. Одоо энд бас ингээд харж байхад машин learning гэдэг нэг юм яригддаг шүү. Тий. Энэ яг юу хэлээд байгаа юм болоо машин learning гэж. Тэгээд судалгааны ажил дээр буюу орчуулга дээр машин learning яаж орж ирсэн юм бэ? Судалгааны ажил дээр одоо олон төрлийн одоо note library байдаг. Тэрэн дээр л боловсруулж оруулж байгаа юм л тэ. Би нөгөө урт тулан богино хугацааны санах long share term memory-г ашиглаж тухайн одоо хоёр хөмрөг бүрдүүлж тэгээд тэрнийг Монгол бол англи хэл зүгтээ өгүүлбэрүүдийг нийлүүлээд тэгээд тухайн нөхцөл одоо ер нь орчуулгадахад болж гин үү одоо зөвхөн орчуулагч биш тэр AI-даа сургахад тэр AI нь өөрөө ойлгож таньж оруулж гин үү гэдэг тийм утгаар ер нь бол судалгаа хийсэн. Гэхдээ яг миний судалгааны чиглэлийнх бол яг үндсэндээ бол хэл шинжилэл талаас байхгүй. Тэгээд дүн шинжилгээ хийхин тулд Collabor Python хэлээр дамжуулж сурсан юм байна. Судалсан. Тэгээд энэ судалгаа нь ер нь одоо өнөөдөр яг ямар одоо үр дүнг бид нар ер нь өгөх ёстой болж таарва. Бидний судалгаанаас юу олж авах ёстой байсан бэ? Одоо 21-р зуун одоо улам бүр одоо IT хэл шинжилэлээр чиглэлэл улам бүр одоо гүнзгий сургаж байгаа болохоор тэрнийг л цаг үетэйг л төгчл явна гэж л ер нь би ирээдүйд тэгж л үзээд харсан юм байна л та. Тэгээд илүү гоё шин зүйлийг л ер нь сургах зорилготой тухайн зүйлийг тэгжл ер нь бол ойлгож байгаа. Тэгэхээр одоо нэг ийм судалгаа байдаг шүү дээ. Манай Монгол улс бол технологийн салбарт дэлхийн жишгээс их хоцордог. Бид нар ч одоо тэгээд ер нь технологийн салбарт баг Монгол улны их айхтар цорой чадахгүй мадахгүй гэж хүмүүс айгүй элдв янзаар шүүмжилдэг л те. Ялангуяа фейсбુકийг харж байхад хүмүүс бол их муулдаг. Ягаад ч юм. Өөрийн чинь хувьд бол ер нь ингээд хэл шинжилэлээр аваад үзэр. Энэ бас яг өнөөдөр бол бид нар ойлгохтой зүгээр за Google Translate л байна штэ гэдэг ч юм уу. ChatGPT л байна штэ гэдэг ч юм уу. Тэгж бас ойлгож магадгүй. Энүүгээрээ гол ялгагдах зүйл нь үндсэндээ илүү утгачилж хийгээд. Тийм, утгачилж ойлгуулад тэгээд хэл зөвхөн хэл зүгтэй гол биш. Тухайн монгол хүндээ ойлгох тийм гоё маягаар хийлгэх. Тийм л зорилготой уулнаас судалсан. Гэхдээ үргэлжлүүлээд гүнзгий сургачвал бас нөгөө AI төрлийн чатбот өөрөө ч үүсгэж болдог. Тэгээд тухайн юугаа ойлгоход одоо чимээгийн системийг та мэдж байгаа болохоор эгүнэгээд бэлэн машин өгөгдөл дээр л тэгж оруулж суулгаж байгаа гэж би бодод байгаа. Гүнзгий сургалт одоо neural machine language тийм large language model гэх мэтчлийн бүгдээрийн гүнзгий одоо сургачвал яг ойрын одоо нэг заавал 5-10 жилд ч юм уу улам бүр яг нөгөө ChatGPT маягийн болно гэж л ойлгож байгаа. Тийм. Одоо энийг ер нь лавшруулж хийж байгаа юу? Ер нь бол би бол үргэлжлүүлээд судалж байгаа. Тий. Тэгээд AI chatbot л ер нь бол хий гэж ер нь бол өөртөө итгэлтэй байгаа. Яг
зөв. Зорилго тавьсан. Тий. Одоо ер нь бол алаад өгсөн AI чатбот хийгээд л орчуулгыг бол бодоод өмнө жил угаасаа дөнгөж төгссөн болохоор бас дадлаг хэрэгтэй л гэж бодож байгаа. Зөв. Тэгэхээр одоо магадгүй яадаж нөгөө нэг одоо хиймэл оюун ухаанаар дагнсан компанид ажилд ороод тэгээд тэжээнээс хэрэгтэй зүйлээ туршиж сайжруулж яваад тэгэл явах байх л та. Бэлэн дата сет өгөгдлөл гоё дизайнчилж гаргаж ирж гин үгүй бас тэгж гаргадаг файт хэл бол өөрөө. Тэгээд бас машин лернинг чиглүүлээд тухайн апп юм уу тиймэрхүү вебсайттай тэгэл сургаал оруулчихлаа. Тэгэхээр одоо анзаарч байгаад бол ингэж надад ойлгогдлоо. Бид нар өнөөдрийг хүртэл бол ер нь орчуулга хийхдээ Google Translate, ChatGPT энэ ашиглаад явдаг. Тийм. За эдгээр нь ч бас нэг энэ үхэн эндээ нэг утгатай утгагүй махчлаагүй ч юм ямар нэг юм орчуулад өгчдөг. Гэтэ ирээдүйд одоо улам нейрон болж байгаа болохоор зөвхөн махчлалтай гол биш яг зарим нэг талаас бол ойлгогдож эхэлж байгаа юм. Гэтэ мэдээч энэ одоо платформуд нь бол арай нэг Монгол ардын тэр зүрц зүг тийм нарийн нандин одоо үгийг бас арай нэг айхтар гаргаж чадахгүй бах магадгүй тий. За тэгээд ингэж байж итэл үндсэндээ бид нар цаашдаа баг манай монголчуудын хувьд бол орчуулга хийх нь бол угаасаа л өдөр тутмын амьдрал. Зарим хүний хувьд бол нэлээд хэрэгцээтэй зүйл. Энэ болгоныг илүү одоо утгачлаад илүү агсан төвшөнд орчуулад гаргаж өгөх платформ хийсэн нь билгүүний судалгааны ажил байж. За тийм байсан байх нь. Энийгээ гэхдээ хийхдээ илүү машин learning AI нийлээд хугацаа зарцуулсан надад. Яг энэ дараагийн асуулт байхгүй. Ер нь ингээд хэр хугацаа зарцуулж хийх юм шиг байна. Би бол ойлгохтой ингэж ойлгодог байсан. AI-ыг эхлээд боловсруулна гэдэг нэг хугацаа шаардах байх. За тэгээ тэрийг сургана гэдэг нэг хугацаа шаардах байх. Сурахад бол нэлээд хугацаа шаардах байх гэж бодоод байгаа. Хэр хугацаа ер нь шаардсан бэ? Ер нь цааш тэр хугацаа шаардах болоо цаашдаа сайжруулахад. Ер нь бол ганцхан хүн шууд тэрийг бол хийчихнэ гэж аахгүй л дээ. Голчлон том корпорацийн тийм л хүмүүс тэр AI chatbot ChatGPT-г бол үүсгэсэн. Миний нөгөө гол юу бол нөгөө хил зүгтээ өгүүлбэрүүдийг хооронд нь сурахтай тухайн өгүүлбэрээ одоо англиас монгол хэл рүү юм уу монгол хэлнээс англи хэл рүү яхад нөгөө хэл зүгээ ер нь бол ойлгож байгаа юу тэр тухайн юуг одоо сургаж оруулж байгаа юу. Тэгээд хэдэн хувийн алдагдaltaй байна. Тэр градиент туналт нь ямар хувь байна. Тэрнийг нь хэрвээ хамгийн сүүлийн мөчд одоо эпок сургалт нь хамгийн бага үзүүлэлттэй бол тэр нь илүү хурдан сайн ойлгоно гэсэн. Тэгээд тэрнийг дараа нь машин орчуулгын юунд нь яхад бол тэр нь олцдог. Тийм. Магадгүй ойрын хугацаанд олон нийтийн хүртэл юм болох уу? Ер нь бол яг хичээл илүү гоё л оруулах байх. Гэтэ яг хүн хүчил нэлээд дутагдах л харин нэлээд том л маш их цаг хугацаа. Чимиг систем бол яг нөгөө игүнэ гэдэг юг гаргасан. Тэр бас ярианы одоо нөгөө юг таньдаг их гоё систем билээ. Яриагаар одоо асуусан шүү дээ. Тэгэхэд яг монгол хүн шиг ярьж ах жишээтэй. Тийм. Тэгэхээр энийг бас хөгжүүлнэ гэдэг бол өөрөө хэцүү байх л та. Тэгэхэд одоо нэг юм байна да. Нэг сонирхолтой зүйл байгаа нь юу гэхээр одоо энэ судалгааны ажил, энэ орчуулна гэдэг хэрэгцээ шаардлага ер нь алстаа манай улсад ер нь хэр хэрэгтэй болоо. Энэ судалгааны ажил ер нь хүмүүс тэгж яриад байдаг. Дипломын ажил хийжтэй эцэцтэй цаас болоод тэгээд тоосон дарагдал албал гэж зарим яриад байдаг. Зарим нь болохоор энэ ч одоо тэгээд нэг авахтай нэг зэргийн төлөөл юм да гэж яриад байдаг. Уул нь би өөрийнхөө судалгааны ажлыг хараад байхад Монголд уул нь хэрэгтэй судалгаа шаардаад байгаа. Ялцчихгүй тийм. Ер нь яг ямар хэрэгтэй бол яг одоо нөгөө одоо битсэн хүнийх нь өнцгөөс тайлбарлавал манай улс одоо нэг ийм сул талтай байна. Одоо энийг сайжруулах шаардлагатай байна. Тэгэхээр бид нар өнөөдөр ядаж наандад зүрццэн үгээд зүг орчуулж бусдад гадныхад гой ойлгуулж чадахгүй байгаа учраас энийг хэрэг хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тийм соёлоо ер нь бол гоё харуулах зорилготой л та. Тухайн одоо өв уламжлал одоо хил зүг болон зүрц зүгүүд л монгол хүмүүст бол ойлгохтой тий. Англи юм уу тийм гадаад хүмүүст бол шууд орчуулахлаар яг нэг махчлах гэдэг. Тэгэхээр тэр утгуудыг англи хэл зүгтээ цуг нийлүүлээд ойлгуулахлаар нөгөө хүн чинь орчуулсан юугаа уншаад тэр өгүүлбэр байна гэж шууд ойлгох тийм
загварчлал байгаа юм л та. Тий. Тэгэхээр соёл талд бас нэрээ үнэхээр ач холбогдолтой байна. Одоо ялангуяа нэг юм сонио онцгойдаг шүү дээ нөө мөсөн дээр мөнгө аяга энэ төр гэдэг. Тийм. Тэрийг бол одоо ерөөс орчуулгад сонио орчуулга гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр энийг чинь магадгүй ингээд орчуулгад гаргахаар нэрнгээсээ ялтчихгүй гадных нь маш ойлгомжгүй те. Тэгээ дээрэс нь одоо магадгүй ирээдүйд нэг бид нар нэг тэгж ярьдаг шүү дээ. Монгол контентийг дэлхийд гаргана. Монгол одоо өв уламжлалыг дэлхийн улс орнуудад сурталчилна гээл амар лаг ингээл хувц сунар өмсөөл бичлэг хациг гаргадаг мөртлөө яг орчуулга тал дээрээ бол ёстой нэрнгээсээ бурхан л гэмээр юм гарч ирээд байдаг шүү дээ. Яаж яах вэ? Монголчууд ч ямиг их тийм зүүрлэж их ярих дуртай их хэлэхгүй ядаж яах. Тэгээ тэр нь бас их гарч ирдэг ч юм уу. Тэгэхээр яг энэ талаас нэрээ таны хэлснээр аваад үзэх юм бол бид нар нөгөө соёл ёс заншлаа олон нийтэд таниулах гэдэг зорилгоор бол хэрэгтэй баг. Хэрэгтэй баг. Тэгвэл бас нэг сонирхолтой зүйл байгаа. За. Машин learning ашиглаад хэмэл оюухан ашиглаад орчуулуулаад гой гой юмнууд гараад иж болно л та. Сул тал гэж байх болов ер нь энд. Яг хөмрөгөө зөвлөл бүрдүүлвэл яг зөвлөл орно л та. Тэгэхэд бол сайн тал нь бол хүмүүстэй сайн ойлгуулах л тий. Тэг. Тийм л талт. Тийм л талтай. Тий. Тэгээд улам бүр нөгөө IT-члах одоо хүмүүс зөвхөн хэл шинжил биш тий орчуулагтаач гол биш. Ер нь бол хэл заах төрлөөр жишээлбэл fight-ийн хэл ер нь бол заачдаг тийм юунууд платформуд ч гаргахыг ер нь бол үгүйсэхгүй шүү дээ. Тэрнийг л би арай илүү гүн сургаж байгаа. Тэрнээс одоо нэг гадаад хэл шинжилэл нь зүгээр нэг уламжлалт маягийн хэл шинжилэл байгаа шүү дээ. Тийм юуг бол би ер нь бол анх бол тэгж л авч үзчих. За ямар хөө ажил бол гэлэглээ бодож үзчихсэн. Тэгсэн чинь манай хүмүлэг ухааны их сургууль яг дараа жил нь илүү гоё гүнзгий илүү гоё сэдв гаргаж өгчснээр би харин ингэж гоё сурсан юм байна л та. Тэгээд цаашаа үргэлжлүүлэл сайжрах зорилготой. Одоо нэг юм асуудал байна. Хэл шинжилгээ сурж байгаа оюутнууд байгаа. Тий. Та тэд нар магадгүй бодно. Дандаа л юу оюутнуудын боддог асуулт. Би одоо юу ямар сэдвээр диплом бичих вэ? Хэл шинжилэл дээр одоо гоё дэлгэрүүлсэн гоё судалгааны ажил юу нь юу байдсан болоо гэсэн юм илүү ярьдаг. Тэр одоо юу магадгүй ингээд төгсөгчийн зүгээс оюутнуудад нэг ингэж хийвэл их зүгээр юм байлээ. За би нэг ийм юмн дээр их анхаарах юм стан байлээ. Оюутан байхдаа энэ дээр их анхаарсан бас надад хожим их хэрэг болсон гэдэг ч юм уу нэг тийм төгсөгч. Ер нь бол би нөгөө анх нэгдүгээр курстээ орж байхдаа тэгэл англи хэл гэж одоо яг юу гэдгийг гэл эхнээс нь үзэл 2 3 дугаар курс дээр одоо орчуулгын англи одоо ямар хувь гэдгийг бас нэг бүрчлэн харж одоо цуг хийжсэн. Тэгээд зөвхөн орчуулагтай гол биш. Бас нийлээд сэтгүүл зүйн чиглэлээр бас орж ирсэн. За одоо кино орчуулах нэг эсвэл тухайн юг эдитлээд премьерээр хийх гэх мэтчлэн олон зүйлийг ер нь бол 4-р курст их сурдаг юм билээ. Тэгээд тэрэн дээр нь хөгжөөд би харин илүү нөгөө IT илүү гоё юм бэ гэдгийг ойлгоход. Тэгээд тэрнгээрээ үргэлжлүүлээд гадаад хэл шинжил одоо яг ямар ажил вэ гэдгийг ер нь бол гүнзгий ойлгохыг хичээсэн. Тэгсэн манай сургууль харин улам бүр нөгөө дэмжиж өгч одоо намайг одоо хэл шинжиллийн чиглэлээс илүү бүр IT хэл шинжиллийн чиглэлээс оролцсон. Тэр хэл шинжил зөвхөн хэл шинжилэлтэй гол биш. Тухайн хэл нь математик хэл гэхээс илүү компьютерийн хэл зааж гэж. Тэр нь илүү улам хүн хорцолж өгдөг. Тэгээд ирээдүйдээ салбар бол яг компьютерийн хэл шинжилэл болон Python, PyTorch гэх мэтчлэн юмнууд орно л та. Тэрнгээрээ л улам их давуу ирээдүйдээ л салбар гэж чаддаг. Тэгээ ирээдүйн одоо ажил хийхдээ бол одоо зөвхөн англи хэлээр орчуулад 50-50-д яваад байхгүй л те. Тэрнийгээ улам бүр нөгөө улам сайжруулад AI улам яаж гүнзгий өөрөө яаж хийж болох вэ гэдгийг л харж байгаа. Тухайн хүнтэй ойлгуулах гэдэг. Тэгэхээр одоо өөрийнх нь хараачаар бол магадгүй ирээдүйд хэл шинжиллийн салбар илүү технологич баг. Тий. Ийш бол бүр магадгүй хоёргүй сэтгэлээр давших баг. Тэгэхээр одоо магадгүй хэл шинжилгээ сурж байгаа оюутнуудад бас юм технологиг ойлгоод эртнээс энийг ашиглаад явж исэн илүү дээр гэж барыг хэлэх нь зөв. Тийм ээ. Яг үнэ. Энийг бол одоо баг манай бэлгүүн төгсөгчийн одоо цахаас гэж ойлгож болно. Зөв. Тэгвэл нэг зүйл би гайхаад ирсэн.
За. Одоо ингээд сүүлийн үед хэмэл оюун ухааны ингээд судалгаа хийлээ. Хэмэл оюун ухаан тэглээ гэхээр их шүүмжил дагуулах юм аа. Хүн өөрөө сэтгэхээ болчих юм биш үү гайл нэг хэсэг хүмүүс шүүмжлэх юм. Одоо чинь орчуулган дээр бас та ялангуяа. Орчуулга гэдэг чинь бол тайлбарладаг шүү дээ. Бид нар үг орчуулдаг юм аа, бид нар соёлыг орчуулдаг, санааг орчуулдаг, мэдрэмжийг хүргэдэг энэ төр гэл нэг ярьдаг шүү дээ. Аливаа зүйлийг хэлэх гээд байгаа мөн чанарыг оновчтой зөв буулгадаг, нөгөө талдаа хүргэдэг. Энийг одоо орчуулагч нар их сайн хийдэг. Дандаа л технологиор орчуулуулаад хаа юу яахгүй юу? Нөгөө хүнийхээ тэр критик сэтгэлгээ тэр орчуулагчийн нэг тийм юмыг ингээд алга болгочихгүй юу гэдэг юм ер нь байдаг юм болов. Ер нь бол AI талаас бол мэдлэг л авахын тулд тэрийг л ажиллах хэрэгтэй гэж л бодод байгаа. За яг энэ дээр л харин би бас яг хэлмээр санагдаад байгаа тийм. Тэрийг л оруулаад мэдлэг л өгчивэл тэр л илүү сайн ойлгуулж байна л гэсэн үг. Тэгэд хилцүүг гэхээс илүү тухайн улс болон юуны монгол хэлийг илүү гоё гүнзгийрүүлж гоё оруулж байгаа юу гэдгийг л тэр тухайн хүнээс юм одоо AI-гаар одоо утсаар ингээд асуулаа гэхэд тэр нь илүү гүнзгий илүү сайн тайлбарлаж чадж байгаа юу гэдгийг л харуулах гэсэн. Зөвхөн орчуулагч яг шууд яачихлаар нөгөө юуны орчуулга бол их дутагдaltaй байхгүй альбан бичгийн орчуулга ялэг бай. Тэгэхэд бол гол гэсэн үгнүүдээ бас ойлгоод авах хэрэгтэй. Тэр тухайн юунд AI-та. За тэгээд албан бичгийн орчуулга хийхдээ гол санааг нь гоё ойлгоод авчвал тэргээр дан орчуулга хийх хэрэгтэй. Тийм, өөрөө л ажиллаж тийм. Өөрөө л юу н ажилдаг шүү дээ. Тэгэхээр бид нар AI-ыг орчуулганд ашиглахдаа хийлгэх гэхээсээ илүүтэйгээр тэрнээс суралцах. Тийм, суралцах нэмж мэдхгүйг ойлгож авах. Ашиглаад тэгээд орчуулга илүү гоё юм илүү агсан төвшөнд гэх юм ч үг юм ярин те илүү утга найруулах сайтай болох замаар ашиглах хэрэгтэй. За тэрнээс биш ер нь бол хүмүүст ингээд хандаж хэлж яхад хэмэл оюун ухааныг дэндүү одоо тэгж ажиллаа хийлгэхэд их орчуулга хийлгэхэд бол нэг битээ ашиглаарай гэдэг зүйлийг бас хэлэх яах бах те санал нийлэх бах те. Хэрэгцээтэй үед бол ер нь гарч ирнэ л те. Одоо үг мэдхгүй маа гэхэд тухайн үгийг ер нь бол ойлгоод ямар хуу утгатай өгүүлбэр үг вэ гэдгийг жишээ болгож гаргаж ирж бас болдог. Би харин зүрх зүгтээ хил зүгтээ өгүүлбэрүүдийг яг таг бүхэлд нь би өөрөө гараараа хийсэн юм бол биш аахгүй. Яг гэвэл тэр чинь 1000 хийлээ гэхэд би нэг 500,000 корпусыг уншуулж тэрнийх нь 40,000 өгүүлбэрийг яг сургаж одоо яг болж гин үгүй юу гэдэл би шалгаж орж исэн тэр үед. Тэгэхэд маш их ажиллабар шаардсан яг нөгөө тухайн өгөгдөл сан корпус тэрийг босгоход бол гар аргаар ерөөсөө хийх гэж хаанаасаа ч их сурулж одоо хилцүүгээ олох уу тэр ерөөсөө надад шууд яг том дарамт болчихсон. Тэгээд тухайн үед чинь нөгөө чат GPT нэг дөнгөж хөгжиж ирсэн үе хаа GPT 3 байсан. Сайн өгөгдөл сайн одоохондоо бол энэ шиг одоо бичлэг гээл бүгд нь их гоё гаргаж ирэхгүй шүү дээ тэр үед. Тэгэхэд бол ямархуу одоо нийт дотор одоо мэдээж одоо өгүүлбэрүүд одоо хаанаас олдох уу гэдгийг вебсайтаар гаргаад өгч гингүүт вебсайтууд бэлэн тийм зөв гэсэн өгүүлбэрүүдтэй тийм гаргаж ирдэг. Тийм олж ирсэн. Зөв. Одоо энэ дээр нөгөө нэг машин лернингээ сургана гэж штэ. Тий. Яаж сурах юм бол? Машин лернингийг бол сургана гэсэн үг үү? Ер нь бол их бэлэн өгөгдөл дата сет одоо дата анализ гэхэд л бэлэн юуг л оруулж л эхлээд файтнаар CSV-г оруулаад одоо Excel файл байгаа шүү дээ. Тиймэрхүү юугаа уншуулад тухайн өгөгдөл дээр одоо зөвхөн анализ хийхээс гадна тэр модельөө өөрчлөлт тэгээд тэрэн дээр одоо суурлаад зөв хийж гин үгүй гэдгийг нөгөө дүгнж нэгтгэн дүгнээд тэгээд тэрийг боловсруулаад гаргахад тэр хэл нь зөв орж ийнэ гэдгийг харуулсан. Гэхдээ эн чинь сурахтаа нөгөө нэг зүрт зүгөө сургаад байгаа үстэй тий. Хил зүг л тий. Хил зүгнүүд тий. Тэрнээс яг зүрт зүг гэхэр чинь бүр илүү нөгөө гүнзгий ойлгоход маш хэцүү байхгүй. Ярианы өнцгөөс бол одоо бодон шир дүр болов гэдэг чинь л хил зүг байхгүй. Тийм маягийн. Тий. Хил зүгүүдийг сургаж байгаа. Тий. Одоо энэ хил зүгнүүд ер нь тэгээд одоо хаанаас яаж сургасан юм бол
интернетээс бэлэн хэлцүүгнүүд аваад ашигласан юм бол эсвэл бүр ингээд ном судлаад ингээд номоор хайналтай тухайн дикшнери хэлцүүгтэй өгүүлбэрийн жишээ хэлцүүгний талын англи монголын одоо төлөвчг байгаа. Тэрнгээр л хараад ямархуу одоо өгдлийн сан байна вэ гэдгийг нэг тухайн одоо үгээр шүүж авч яхад бэлэн Кембрижийн дикшнери ч байдаг. Тиймэрхүү бүхэл өгүүлбэрүүд идэг. Тэгж орж иж бэлэн өгдөл сан гарч ирсэн. Тэгээд тэрийг гар аргаар орчуулаад тэгэл хийжсэн. Тэгэхээр энэ хэлцүүгийг ингэж тайлбарлана гэж бас нэгнгүү заах уу? Ер нь бол зүгээр орчуулга талаас л би оруулсан хүн л дээ. Тэгээд ингэж заана гэхээр нөгөөх яг нөгөө AI судлаач болоод явчихна л дээ. За яг тэгэх юм байна л. Тийм илүү гүнзгий болоо явчихна. Би харин хэл шинжил болохоор хоёр хэлний хөмрөгийг л нийлүүлж одоо ер нь зөв сургаж аяа гэдгийг л нэг туршиж оруулсан. Тэр үедээ. Одоо ингээд та ингээд цаашаа доктороор сураад судалгаагаа ер нь илүү наривчлуулаад авчруулаа явъя гэдэг ер нь бодлоо танд байна. Үргэлжлүүлээ би нөгөө AI шинжлэлийн чиглэлийн одоо AI инженерийн чиглэлийг ер нь бол судалж ойлгох гэж байна. Тий. Олон хэлний юунууд сангууд бас байдаг байхгүй. Тэрнгээрээ нийлүүлээд одоо тухайн өгдлөө одоо яаж тэр AI подкаст юунтай оруулах вэ гэдгийг илүү наривчилж ойлгохыг хүсэж байгаа. Тэгээд англи хэлний орчуулга чиглэлээр л одоохондоо явлаа ажиллаж байгаа л та. Тэгвэл үргэлжлээд завтай үедээ ер нь бол ямар хөө юм хийдэг вэ гэдгийг бас хайж үзчихлээ. Тэгээд заримдаа багштайгаа нэг ялцил гэж л бодож тэгэл уулзалт асуунд. Магадгүй цаашдаа бас энэ англи хэлний Монголын хэлцүүгүүдийг англи хэл рүү оновчтой зөв орчуулахаас гадна бас бусад хэл рүү орчуулах талаар хийж болох юм биш те? Ер нь бол AI шинжээч чинь AI чинь угаасаа төрөл бүрийн хэл болж штэ. Тэрний хэл утгыг ер нь бол зөв оруулахад тэгэл бүх хэл бол боломжтой л гэж л ер нь бодож байгаа. Бүх хэл боломжтой. Тэгэхээр магадгүй хэрвээ бид нар маш олон хэлийг ингээд хэл зүгүүдээ гоё тайлбарлаад гоё орчуулаад тэгээд сурчих юм бол ирээдүйд Монголд ирэх аялал жуулчлалд бас Монгол соёлыг сурталчлах танин мэдхэд энэ судалгааны ажлын нэр хүнд бол хэрэгтэй. Ингээ аваад үзэхээр ялтч үний талаараа нөгөө Монголд хэрэгтэй, дэлхийд хэрэгтэй, соёлд хэрэгтэй, аялал жуулчлалт хэрэгтэй гэдээ үзэхээр уул нь ач холбогдол талаас аваад үзвэл ялтч байг өргөөрийг хамарсан судалгааны ажил байсан. Тэгэхээр бас нэг иймэрхүү төрлийн судалгааны ажлыг бас зориг гаргаж хийнэ гэдэг нь бас өөрөө судлаачийн хувьд бол бас том л шалгуур л та тийм баярлалаа. Тэгэхээр таны хувьд бас иймэрхүү судалгааг айгүй идэвхтэй сайн хийсэнд маш их баярлж байна. Тэгээ нөгөө Хүмүүлийн ухааны сургууль дээр бас нөгөө хоёулаа чинь төгсөгч шүү дээ. Нэг үед хамт сурдаг байсан юм ба шүү дээ. Би сая хараад байна. Ер нь л танаас нэг хоёр дүүл юм. Харин тийм л юм байна. За тэгэхээр ямар ч байсан ийм төрлийн бас салбар дундын судалгааг манай сургууль дээр хийж байгаа болохоор бас энийг зориг гаргаад идэвх зүтгэл гаргаад хийсэн танд бас маш их баярлалаа. Уул нь магадгүй юу яасан бол хэрвээ би бас өөрөө AI бас IT чиглэлээр илүү мэргэжлийн байсан бол тантай бас арай илүү мэргэжлийн чиглэлээс илүү ярих байсан. Гэхдээ би бас өөрөө нөгөө хэл шинжлэлийн талаар бас мэдлэг айгу дутмаг байгаа болохоор бас сайн лавшруулж бас чадаагүй. Магадгүй танд өөр хэлийг хүссэн юм байна уу? Энэ чиглэл болон бус чиглэлд одоо ажиллаж байгаа, сурж байгаа хүмүүс одоо энэ зөвхөн хүмүүнлэгийн ухааны сургууль гэлтгөө бүх сургуулиараа одоо эрдэм шинжилгээний хурал бол хийж байгаа. Тэр хийж байгаа юу бол өөрийгөө улам сайжруулж одоо чадваржуулах тийм зорилготой хийж байгаа учраас оюутан залуус та нартай ер нь бол өөрсдийгөө сайжруулж хөдөлсөн илүү ашигтай л гэдгийг би ер нь бол хэлж байгаа. Тийм болохоор эрдэм шинжилгээний хурал гэхлээр яг зүгээр нэг хурал гэхгүй улам бүр нөгөөтгөө лавшруулж ойлгоод тэр зүйлээ одоо яг яаж илтгэх вэ гэдэг чадварыг бас сурах байхгүй. Тэгээд зөвхөн Монголдо илтгэл тавихгүйгээр гадаадд бас очиж бас тавьж бас болно. Тэр илүү улам бүр илүү гоё л өөрийгөө л чадваржуулна л гэсэн л ойлголттой байна.
Яг зөв. Тэгэхээр одоо бид нар оюутан байх хугацаанд судалгаа шинжилгээний ажил сайн хийгээд гоё илтгэл зөвлөгөөнд сайн оролцоод өөрсдөө сайн хөгжүүлээд энэ яг боломж өрдөө яг энэ оюутан наснд байгаад байгаа шиг одоо илүү сайн хөгжүүлэх. За тэгэхээр ямар ч байсан бэлгүүнд маш их баярлалаа. Танд маш их баярлалаа. Одоо маш их хүнд судалгааны ажлыг барьж аваад өөрийнхөө бас цаг заваа сургуульдаа зориулаад ирээд нэг подкастт орж өгч оюутнуудаас өөрийнхөө өгөө хэлж үзэл бодлоо дамжуулж байгаа танд маш их баярлалаа. За тэгээд таны бас цаашдын судалгааны ажилд өндөр амжилт хүсье. Ажил үйлсэнд бас өндөр амжилт хүсье. За тэр үзэгчтэй манай сонсож суралцсан подкастын маань ээлжид дугаар хэл шинжиллийн магистрийн төгсөгч бэлгүүнтэйгээр үргэлжлэлээ. За ингээд дараагийн дугаараар үзэж та бүхэнтэйгээ эргүү уулзлаа. Баяртай.